Тэгээ Монгол улс Солонгос улсын засгийн газар хоорондын комиссийн хуралдаа өнөөдөр болж сая дуусч байна. Эдийн засаг, боловсрол, соёл, урлаг, худалдаа, улс төр, олон улсын аюулгүй байдал гэдэг бүхий л салбарын асуудлыг бүгдийг нэгтгэж хилцдэг. Энэ дээр хоёр улс харилцсан бас мэдээлэл солилцож байр суурь нэгтгэдэг. Өнгөрсөн үйл ажиллагаа дүгнж ирээдүйд бас ямар ажиллагаанд илүү анхаарч ажиллах вэ гэдэг бодлогоо төлөвлөдөг ийм хурал болдгоо. За энэ удаагийн хуралдаан дээр бол бидний гол хөндөж ярьж байгаа асуудал бол энэ Монгол улсын гадаад худалдааг эдийн засгжуулъя. Эдийн засгжуулах. Энэ тал дээр бас илүү анхаарал хандуулъя. Монгол улсад хэрэгжиж байгаа томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд энэ зис сайлуулах үйлдвэр барьж байгаа бол ган боловсруулах үйлдвэр барьж байгаа болоход Солонгосын бас томоохон аж ахуйн нэгжүүдийг Поско, Samsung-ыг оролцуулах талд нь бас нээлттэй тендер сонгож шалгалт зарлана. Энд бас оролцоосоо гэдэг асуудлыг ярьж тодорхой бас асуудал мэдээлэл солилцлоо. За мөн бас энэ чухал ашигт балтмал гэж ярьж байгаа. Энэ чухал ашигт балтмалын салбарт Солонгосоос боцолтгоо тусламжаар чухал ашигт балтмалын судалгааны төв байгуулахар болсон байгаа. Энэ хүрээндээ цааш өшөө илүү лавшруулж хөрөнгө оруулах тал дээр бас тодорхой боломж олгоцоо бий болох талаар бас ярилцлаа. За мөн хоёр улсын хооронд эдийн засгийн чөлөө худалдааны хилцээр байгуулах гэж байгаа. Өнөөдөр Монгол улсад бол 10% нийт 600 гаруй сая долларын худалдаа хийж байгаа. Монгол улсаас 50 гаруй сая долларын экспорт ярж байна. Буцаагаад Солонгос улсаас 500 гарan тэр сая долларын импорт орж ирж байгаа. Гадаад худалдаан дээр үндсэндээ бид алдагдaltaй байгаад байгаа. Тэгвэл чөлөө худалдааны хилцээр байгуулахдаа бид бүхэн Монголын бас бүтээгдэхүүнүүдийг Солонгосын зах зээлд гаргах. Энийг заавал тусгана. Ялангуяа Монгол улсад бий болж бүтээгдэж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн. Энэ дундаа малын гаралтай, арьс, ноос ноолуурн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн гэдэг тийм үү. Солонгосын зах зээл дээр чөлөөтэй гаргах. Энэ нөхцөлийг заавал энэ худалдааны хилцээр тусгаж байж бид бүхэн энэ хилцээрийг байгуулна. Энийг тусгаагүй тохиолдолд хилцээр байгуулахгүй гэдэг дээр бас маш хатуу бас байр суурь илэрхийллээ. Солонгосын төлөө энэ хилцээрийг хурдан байгуулъя гэж байгаа. Бид тэгвэл бидэнд бас ашигтай байх хэрэгтэй. Харилцан ашигтай байж хилцээр хийгдэнэ. Япон улстай хийсэн хилцээр шиг юм ашиггүй хилцээр байж болохгүй. Тийм болохоор энэ малын гаралтай түүхийд махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн энэ үгдийг бас Солонгосын зах зээл дээр бас чөлөөтэй гаргах, энийг бас тохирч ийн хилцээр байгуулах шаардлага ус тавилаа. Хоёр улсад 3 жилийн хугацаанд харилцсан визгүй зорчиг гэсэн хэлэлцээр болно тохиролцоо хийсэн болов Солонгос улс иргэд маань Монгол улсад 3 жилийн хугацаанд визгүй зорчиж байна. Энэ үүний үр дүн жилдээ 180 мянган Солонгос иргэн Монгол улсад аялал жуулчлалаар өнгөрсөн 25 онд ирсэн байна. Бид бүхэн бас агаарын тээврийн либералчлыг миний хувьд зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа бас амжилттай хэрэгжүүлж 7 хоногт 7 нислэг байсан бол 7 хоногт 70-аас 80 нислэг Солонгос Монголын хооронд нислэг болсон. Пледний үн 3 сая байсан бол 1 сая болж 3 дахин хямдарсан. Ингээд Солонгос Монголын хооронд бол иргэд маань чөлөөтэй зорчдог болсон. Үүний үр дүнд Солонгосоос 180 мянган жуулчин өнгөрсөн жил ирсэн байх. Визгүй. Тэгвэл Монголын иргэдийг визгүй болгох. Эхний ээлжинд ядаж эрүүл мэндийн тийм шалтгаанаар зорчиж байгаа иргэдийг визгүй болгооч гэдэг шаардлага тавилаа. Хэрвээ энэ асуудлыг шийдэхгүй бол бид эрхчлээс Солонгос иргэдийг визтэй болгоё. Аль нэг нь давуу байдал эдэлдэг, нэг нь дутуу эрхтэй байж болохгүй. Энэ хоёр улсын иргэдийн эрх ашигын хамгаалах тал дээр хоёр улс маань хоёулаа адилхан тэгш хандъя. Тийм болохоор Монголын эрүүл мэндийн шалтгаанаар Солонгос улс зорчиж байгаа. Жил дунджаар 25 мянган орчим иргэн зорчиж байна. Энэ иргэдийг тийм визгүй болгох асуудал шийдэгдэхгүй болвол Солонгосын Монгол улс зорчиж байгаа 180 мянган иргэнийг визтэй болгоё гэдэг асуудал дээр визгүй бол адилхан юм байдлаа шийдээ, визтэй бол хоёулаа визтэй болъё гэдэг асуудлыг бас засгийн газар хоорондын комиссийн хуралдаан дээр бас нөгөө талдаа тавьж энэ тал дээр бас тодорхой шийдэл гаргахаар тохирлоо.